та бүхний амгалан айлтгая. За өнөөдрийнхөө хичээлээр шинэ үсэг үзэхгүй. Өмнө үздсэн 7 үндсэн их шиг ха хэ га гэ эл эм эн эр энэ гийгүүлэгчээс бүтсэн үйл үгийн үндсүүдийг цааш нь зөв хувилгаж сурах ийм дасгал давтлага хичээл хийх юм байнамаа. За бид түрүүний хичээлээр бас нэг тийм хичээл явуулсан. Та бүхэн санаж байгаа бах. За Монгол өчигд бол үгийн язгуур бол тогтвортой. Тэр үгийн язгуурын араас угсран залгаж байгаа дагвар нөхцөл бол эрэ мөнгөн залгадах хоёрхан хэлбэр байна. Тэнд бол гээгдэхгүй их шиг гэдэг шиг зөөний тэмдэг ий болон болохгүй гэдэг шиг тийм хувирах юм байхгүй. Энэ бол үгийн бүтцээ бол тогтвортой барьждаг бичиг. За өнөөдрийн гол бидний үзэх юм бол гуул гүүл гэдэг гуул гүүл монгол бичгээр гуул гүүл. За энэ кирилл бичгээр бол уул үйл гэдэг дагвар. Уул үйл гэдэг дагвар. Энэ бол үйл үгийн кивийн бусдаар үйлдвэрлэх кивийн дагвар гэж бид та бүхэн заалгасан байгаа. Кивийн дагвар. За энэ дагвар бол ямагт ардаа энэ бол гуул гүүл. Илэн ардаа бол их шиг байхгүй. За үүний өмнө бол бид нэг нэр үгийг үйл үг болгодог ил дагварыг үзсэн. Тэр бол ямагт ардаа их шигтэй. А энэ бол үйл үгийн үндсэн залгаж, утга нь бол уг үйлийг бусдаар үйлдвэрлэх утгатай болгодог ийм нөхцөл байгаа юм. Энэ ил нь бол ардаа ямагт их шиг байхгүй. За тийм учраас энд бид өмнөх өөрснийхөө бичиж сурсан үйл үгээр жишээ хийгээд. За амруулах. Эхлээд амрах гэд бичи. Амара ху амрах. За тэгэл амруулах гэхээр одоо яаж бичих вэ? Амара гул ху амруулах. Амруулах. За ахих гэдэг үг чи хи ху ахих төгхийн ахих шүү дээ. За тэгээд ахиулах гэвэл одоо яаж бичих вэ? Хи гул ху. Өөрөөр хэлбэл ахих гэдэг үйл үгийн үндсэнд л энэ гуул дагварыг л эр үгэнд энэ гуулын залгана, эм үгэнд бол энэ гүйлийг л залгана. Ардаа бол их шиг байхгүй байгааг та бүхэн харж байгаа. За тэгээ хамт бичээд хараад уншаад яваарай. За амилах энэ үйл үгийг бид бичиж байсан. Ами ла ху. Амилах. Амилуулах. Ами ла гул ху. Амилуулах. За энд нөгөө хоёр илийн ялгаа гарч ирж байгаа. Ам гэдэг нэр үгэн дээр нэрийг үйл болгодог энэ ил бол ардаа аатай байгаа. За тэгээд амилах гэдэг үйл үг боллоо. Тэр үйл үгэнд энэ гуулыг залгахаар амилуулах гэдэг энэ ил бол ардаа их шиггүй байгаа. Тэгэхээр нэг нь бол энэ бол нэр үгийг үйл үг болгодог ил. Энэ нь үйл үгийн үндсэн дээр залгаж энэ гуулг бол уг үйлийг бусдаар үйлдвэрлэх утгатай болгодог нөхцөл байгаа юм. За ингээд цаашаа бид нэлээд үгээр юм дасгал хий. Ер нь бол монгол бичгээр сурахад бол нэг ийм адил төсөөтэй эхлэх гэдэг үг үчиж байна. Бичиж сураад тэр жишээгээр нь түүгээр нь адилтгаж цаашаа бусад үгийг жишээд бичиж сурах юм бол хурдан зөв бичдэг болно. За эхлүүлэх гэхлээр зэрэг одоо хи лэ гүл ху эхлүүлэх. Эмнэх эмнэ ху эмчлэх эмнэхийн. За эмнүүлэх гэвэл одоо яаж бичих вэ? Эмнэ гүл ху эмнүүлэх. За эмхлэх гэдэг үг бид үзсэн. Хи лэ ху эмхлэх, зэгцлэхийн эмхлэх. За эмхлүүлэх гэвэл
эм хи лэ гүүл хүү. Эмхлүүлэх. За эргэх тойрхон эргэх эргүүлэх гэхлээр зэрэг эрги гүүл хүү эргүүлэх. За хоёр янзын эрхлэхийг бид үзэж байсан. За түүндээс бас эрхэ лэ хүү. За энэ бол эрхэлж наадахын эрхлэх. За тэгээд одоо тэгвэл хүүхдээ эрхлүүлэх гэвэл яаж бичих вэ? Эрхэ лэ гүүл хүү эрхлүүлэх. Нөгөө нэг эрхлэх нь ажил эрхлэхийн эрхлэх. Тэр нь эрхи лэ хүү. За одоо ажил хариуцуулах, ажил эрхлүүлэх гэвэл эндээс гаргаад эрхи лэ гүүл хүү эрхлүүлэх. За эрж очихын эрх ирэ хүү. Эрүүлэх гэвэл ирэ гүүл хүү. Эрүүлэх очуулахын эрүүлэх. За мөн илэрх гэдэг үгийг саяхан бид дөрөвний хичээлээр үзэж байсан. Илэрх. Илэрэ хүү. Илэрэ хүү. Илэрх. Тодорхой болох. За илрүүлэх гэвэл илэрэ гүүл хүү. Илрүүлэх. Ялгах. Илгахуу. Ялгах. Ангилах, ялгах. За ялгуулах гэвэл илгагуулхуу. Ялгуулах. За орох. Оруу. За оруулах гэвэл оруу гол хуу. За энэ хүртэл бичсэн үгнийг ихээс нэг удаа хараад ав да. Амрах, амруулах, ахих, ахиулах, амилах, амилуулах, эхлэх, эхлүүлэх, эмнэх, эмнүүлэх, эмхлэх, эмхлүүлэх, эргэх, эргүүлэх, эрхлэх, эрхлүүлэх, эрхлэх, эрхлүүлэх, эрэх, эрүүлэх, илрэх, илрүүлэх, ялгах, ялгуулах, орох, оруулах. За цааш нь үргэлжлүүлээд үзье. За хоёр янзын ухах бид үзсэн. Хоёр янзын ухах. Уха хуу. Энэ бол ухаж мэдхийн ухах. За эндээс ухуулах гэдэг үг сая дагуурыг залхтаа зэрэг уха гол хуу. За энэ ухуулах гэдэг бол ухуулж синхруулахын ухуулах болно. За газар ухахын ухах нь бол юу вэ? Ухуу хуу. За эндээс ухуулах гэж үцхээр газар малтуулах гэсэн утгатай үг болно. Ухуу гол хуу. За хоёрын зөв ухуулахаа биччихлээ. За урих. Урд залхахын урих. Ури хуу. Өрөөлөх, залуулах гэвэл
Өөрийн гол хуу өрөөлөх. За ургах өсгөх ургуу хуу ургах. За ургуулах гэхлээр зэрэг үгийн үндсийг өөрчилж болохгүй. Ургуу гэдэг үндсэн дээрээ л ургуу тэгээд гул хуу ургуулах. Өрнөх өрний хүү өрнүүлэх гэхлээр зэрэг өрний гүйл хүү өрнүүлэх. Үнэлэх үнэлэх хүү үнэлүүлэх үнэлэх гүйл хүү үнэлүүлэх. Нэрлэх нэрэлэх хүү нэрлүүлэх гэвэл нэрэлэх гүйл хүү. Энд үгийн үндсэнд байгаа их шиг гээгдэж хаягдахгүй гэдгийг сайн анхаарч байгаа биз? Нэрлүүлэх. За нэмэх нэмүүлэх нэмэхүү нэмэж хасахын нэмэх тэгээд нэмүүлэх нэмэ гүйл хүү нэмүүлэх. Нэхэх оноос нэхэн очих ч юм уу өр нэхэх ч гэдэг юм уу? Даавууд айлм нэх аль нь ч ялгаагүй. Нэхүүлэх нөхөх нөхүү хүү нөхөх. За нөхүүлэх гэвэл нөхүү гүйл хүү нөхүүлэх. Мэхлээ хүү мэхлээ гүйл хүү мэхлүүлэх. Харах үзэх харахын харах харуулах үзүүлэх гэвэл хараа гул хуу харуулах. Харих харж буцахын харих хариулах гэрт нь хариулах гэвэл хари гул хуу хэлэх хэлүүлэх хэлүүлэх. Хямрах хямрахуу хямруулах гэхлээр зэрэг хямура гул хуу хямруулах. За ингээд энэ бичсэн үгнүүдийг
ахаад нэг сайн хараад аваадах. Энд хамгийн гол нь өнөөдрийн хичээлд бол та бүхний анхаарах ёстой зүйл бол үгийн үндсэнд байгаа кемур гэдэг үг, кемура гэвэл энэ эрийн ард байгаа дараа нь ямар ч дагвар залгасан бол гэ гэхгүй үгийн үндэс тогтвортой. Тэр тусмаа үйл үгийн үндсийг бол нүдлэх явдал бол зөв биччих, зөв уншихад бол чухал байдаг юм. Тэгээд тэр үндсээ цааш нь ингэж зөв хувилгаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн үндсэн энэ жишээгээр энэ бусдаар үлдвэл кивийн дагвараар бол үйл үгийн үндсийг та бүхэн алдаагүй хувилгадаг болно гэдэгт итгэж байна. За тэгээд энийг сайн хараад дараа нь өнөөдрийн энэ үндсэн самбарт бичсэнийг бас барын ном уншиж сурах хэрэгтэй болов гэд компьютерээр хэвлэлчихсэн бараар биччихсэн байгаа. Түүнийг нэг дараа нь хамт уншийе. Амруулах уу, ахиигуулах уу, амлигуулах уу, эхлүүлэх үү, эмнүүлэх үү, эмхлүүлэх үү, эргүүлэх, эрхлүүлэх, эрхлүүлэх, эрүүлэх, элрүүлэх, ялгуулах, оруулах, ухуулах, ухуулах уу, уруулах, ургуулах, өрнүүлэх, үнэлүүлэх, нэрлүүлэх, нэмүүлэх, нэхүүлэх, нөхүүлэх, мэхлүүлэх, харуулах, хариулах, хилүүлэх, кямруулах, хонуулах, кянуулах, көхүүлэх, хүргүүлэх. Хөхөө тэнгэрийг эгүүлэ бүрхүүнэ. Хүмүүнүү нэдүүийг зогоос бүрхүүнэ. Хөх тэнгэрийг үүл бүрхэн, хүний нүдийг зоос бүрхэн.